Хиймэл дагуулгүй 24 цаг өнгөрвөл яах вэ? Өнөөдөр манай цэнхэр гарагийг 3000 орчим хиймэл дагуул 24000 орчим хүний гараар бүтсэн зүйлс тойрон эргэлдэж байдаг. Энэ бүхний тусламжтайгаар бид найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ харилцаж дэлхийн нэг захаас нөгөө талд юу болж байгааг мэддэг юм. BBC агентлагийн сансар судлаач сэтгүүлч Ричард дэлхийн бүх хиймэл дагуул ажиллахгүй 24 цаг болвол юу болохыг таамаглажээ. Судалгаагаар дэлхийн тойрог замд байгаа зарим хиймэл дагуул эх 200 жилд үнэхээр аюултай болох юм байна. Эрдэмтэд дэлхийн тойрог замд байгаа зүйлс эх хэдэн жилд ямар гамшиг учруулж юу болох талаар судалдаг гэж саяхан болсон олон улсын сансар судлалын хурал дээр сансрын аюул сэдвийг хөнджээ. Тэнд дэлхийн сүрлийн тухай хэрвээ нарны шуурга хиймэл дагуулын холбоонд нөлөөлж дэлхийг ажиглаж байдаг хиймэл дагуулууд дэлхий дээр унул юу болох талаар ярилцсан байна. Харин бүх хиймэл дагуул бүтэн өдөр ажиллахгүй бол бидний амьдрал ямар байх вэ? Өглөөний 8 цаг эхлээд юу ч болохгүй. Онгоц тэнгэрээс унж тог цэглэх насрахгүй. Харин зарим зүйл шууд ажиллахаагүй болно. Олон айл өрх өглөө бүр үздэг хоолны нэвтрүүлгээ үзэж чадахгүй. Гадаадын сэтгүүлчид зурагтаар харагдгаа байж олон улсын спортын сүүлийн үеийн мэдээллийг сонсох боломжгүй болно. Дэлхийн олон хиймэл дагуулаас дохио эрхээ болж Дундад Азийн орнуудад нисэж байгаа зэвсэгтэй хөнгөн нисэх онгоцуудыг хянах боломжгүй. Нисэх хүчин тэнгисийн цэрэг дээд удирдлагаас тушаал хүлээж авах болсноор хизээш дайралтад өртөж магадгүй болно. Үүний улмаас дэлхийн олон орны тэргүүнүүд хоорондоо дэлхийд нүүрлээд байгаа төгшөрийн талаар ярилцах гэж хичээж эхлэх юм байна. Атлантын далай дээгүүр нисэж байгаа онгоцны зорчигчид кино үзэх зур нисгэгч удирдлагын төвтэй холбоо тасарсныг зарлана. Хиймэл дагуул гар утас ажиллахгүй учраас Арктикт ачаа тэрвэрлэж байгаа хөлгийнхэн Хятадын тэнгис загасчилж байгаа далайчид Сахарын цөлд хүмүүнлэгийн ажил хийж байгаа хүмүүс өөрсдөө дэлхийгээс харилцаа тасарчлаа гэж бодж эхлэв. Токио, Шанхай, Москва, Лондонд хүмүүс ажилдаа ирээд өөр орнуудад байдаг салбар байгууллагын хамтран ажиллагчдтайгаа ярилцах боломжгүй болно. Интернет хэвийн ажиллагч олон улсын дуудлагыг бололцоогүй. Хүмүүс дэлхийн өмнөхөөсөө том болчихсон юмсыг санагдж эхэлнэ. Өглөөний 11 цаг. Бидний нэг газраас нөгөөд хүрэхтэй төрөхгүй тулд ашигладаг байршил тогтоох систем буюу GPS ажиллагаа байж төрийн тэргүүнүүд ерөнхий сайд нар сандралдаж эхэлнэ. GPS-ийн тусламжтайгаар хүргэлтийн компаниуд түргэн тусламжийнхан ажлаа түргэн шуурхайг үүсгэдэг. Нисэх онгоц нислэгийн зурвас газар дах хэсгэж мэдэх аргагүй болно. GPS-ийн хиймэл дагуул нь сансрын атомын цаглал гэсэн үг. Тухайн мөчид яг хэрэгтэй мэдээллийг дэлхий рүү дамжуулж байдаг. Газарт байгаа хүлээн авагч төхөөрөмж рүү хэд хэдэн хиймэл дагуул зэрэг мэдээлэл дамжуулна. Үүний үр дүнд хүлээн авагч хиймэл дагуул өөрөөс нь хэдий хэмжээний зайд байгааг тогтоох боломжтой байдаг юм. Яг энэ мөчид интернетээр дамжуулан түгээж байсан мэдээлэл зогсож систем нуран унана. Энэ нь сүлжээгээр хинж байдаг бүхэн асуудал орсон гэсэн үг. Ер нь бол бараг л бүх зүйл гэсэн үг. Интернетээр хайлт хийхэд хүндрэлтэй болж тун удахгүй зогссон байдалд орно. Үдээс хойш ихэд эхний цахилгаан түгээх станцад доголдол гарч цахилгаан тасрах юм байна. Том хотуудын гэрэлэн дохионы улаанаас өөр өнгө асааж харилцаа холбооны ямар ч хэрэгсэл ажиллахгүй. Өдрийн 16 цаг. Энэ үед иргэний агаарын тээврийн онгоцуудыг газардуулах шийдвэр гаргад GPS харилцаа холбооны бүх хэрэгсэл жагсаалтаас гарсан учраас бүх нислэг цуслагдсан. Хэдийгээр онгоцны багийнхандаа холбоо тасарсан ч хамгийн аюултай нь цаг агаарын мэдээлэл бараг байхгүй болсон юм. Агаарын тээврийн компаниуд зорчигчдын амнасыг аварч чадах хэсэгтээ эргэлзэж хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болжээ. Гэсэн ч одоохондоо газраас цаг агаарын боломжийн мэдээ цацагцаар байгаа бөгөөд удирдах төвийн радар ажилласан хэвээр. Хэрвээ Атлантын далай дээр нисэж байгаа бол шийдвэр гаргахад тун хүндрэлтэй болно. Хиймэл дагуулаас цагуурын мэдээ авч чадахгүй нисэх багийнхан буулт хийхэд цаг агаарын ямар ч нөхцөлтэй учирч болох юм. Зарим зорчигчид удаан нисний улмаас дотор нэвгүрхэж ухаан алдаж эхэлнэ. Эцэст тэдний ихэнх нь аюулгүй газартлаа. Гэсэн ч зарим нь гэрээсээ хэдэн мянган бээрийн зайд байгаа юм. Шөнийн 22 цаг. Одоо жинхэнэ хиймэл дагуулгүй нэг өдөр жинхэнэ утгаараа мэдрэгдэж эхэлнэ. Харилцаа холбоо, тээвэр, эрчим хүч, компьютерийн систем бүгд жагсаалтаас гарсан. Дэлхийн эдийн засаг уналтанд орж улс төрчид хүнсний нөөц удахгүй дуусна хэмээн хотын төв талбайд мэдээлэл хийлээ. Дараа нь онцгой зарлаж хүмүүсийг гэрээсээ гаргах байхыг хүснэ. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлэсээр байвал өөр олон төсөөлшгүй зүйл тохиолдох болно. Эрүүл мэндийн корпорациудын талаар ямар ч мэдээлэл байхгүй болжээ. Дараа нь сансар судлалын хүрээлэнгүүд дэлхийн тойрог замд шинэ хиймэл дагуул байршуулахаар ажилдаа шамд орох юм. Гэхдээ нэг ч хиймэл дагуул ажиллахгүй байгаа гэдгийг ядаж нэг хүн мэдсэн тохиолдол ч үү дээ. Бүх хиймэл дагуул нэгэн зэрэг ажиллах байснаар бид тэгс ондоо дэлхийг үзэх юм аа.